Үргэлжлүүлэн дараагийн мэдээллийг хүргэе. Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос 5 дахь удаага бизнес эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулсан байна. Холбооны бүгд найрамд Герман улсын Франкфурт хотноо болсон энэ удаагийн чуулган гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа Уриандор болсон байна. Эмэгтэйчүүдийн бизнес форум, эмэгтэйчүүдийн интеграц манлайлал, Герман улсын туршлага, Европ, Монголын бизнесийн хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд болжээ. Форумд Австри, Америкийн нэгдсэн улс, Бельги, Герман, Франц, Люксембург, Их Британи, Монгол, Польш, Швейцар, Япон зэрэг орноос нийт 80 гаруй зочин хүрэлцэн ирж санал бодлоо солилцжээ. Аль биесний нээлтийн дараа хоёр чиглэлээр ярилцлага өрнүүлээ. За би бүх арга хэмжээнүүд нь суулгаж сонирхолтой яриа хэлцүүлэг боллоо. За элчин сайдын хувьд бол бид иймэрхүү арга хэмжээнүүдийг нэлээд эртнээс дэмжиж ирсэн. За өөрсдөө ч нэлээдийг санаачилсан. Энэ арга хэмжээний үеэр 2016 оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулсан байна. Оны шилдэг эмэгтэйчүүдийг бизнес, хүмүүнлэг, оюутан, урлаг, спорт, оны эмэгтэй, олон нийтийн байгууллага гэсэн 6 төрлөөр шалгаруулжээ. Энэ чуулганы үеэр гадаадад амьдарч байгаа монголчуудын санал өгөх эрхийг хязгаарласан асуудлыг ч хөндөжээ.